Тэгээд одоо би бол төрийн 9 хөл цагаан тугаа 10 төөрж төрүүлсэн авраг гэдгээрээ бахархдаг. Тэгэхээр одоо энэ жилийн бөхчүүд 9 хөл цагаан тугаа одоо 8 төөрж төрүүлэх юм шиг байна. 1-2-ийн даваа. За 1-2-ийн даваа 9 хөл цагаан туг нь гарч ирэхгүй. Угаасаа 9 хөл цагаан туг наадмын сэнгэлтгэд орж ирсний дараа Монгол наадам эхэлдэг. Албан ёсоор тэгээ Монгол наадмын хамгийн гол зүйл бол үндэсний бүх. Тэгээ үндэсний бүх гэдэг зүйл нь одоо 1024 бүхээс 256 бүхэн л үлдэх нь байна шүү дээ, тий. Тэгэхээр ихэнх бүхчүүд нь унаад дууссан. Ийм л наадам, сонин наадам болох юм шиг байна. Тэгээ энэ төрийн ордон дотор байгаа ч гэдэг юм уу, зарим нэг дарга нар бас өв соёл уламжлалын юм руу бас хүндэтгэлтэй хандаж, энэ уламжлал соёлыг бас судалж мэддэг байх нь бас чухал юм болов. Өөрөөсдийнхээ байр суурин дээрээс тийм одоо тийм муугар ариуд попорсон гэх юм уу, тийм шийдвэрүүдийг бас хүчтэй гаргаад байгаад нь би бас харамсдаг. Одоо 5-ын даваа гэдэг зүйлийг бид нэг найраатай холбож ярих дуртай. Тэр зүйлийг бас сэтгүүлч нар бас зөвөр ойлгох хэрэгтэй. Монгол бүгд яг муухай харагдаад мөнгө төгрөг авж байгаа зүйлүүд төрийн наадамд бол байгаа. Гэхдээ яг шавнараа нутгасныхаа бүхчүүдийг дэмжиж байгаа нэг хэсэг бол байгаа. Тэгээ Монгол бүхийн найраа энэ төрийнхээ наадмаас бас цэвэршиж багасахгүй бол өнөөдөр сумын өө хийх гэж байгаа наадамд баг 3 өдрөнд төрүүлэх хөхөн тодорхой болсон. Тийм учраас хүмүүст бүх үзэж, хайпавж одоо тийх ямар сонирхолгүйгээр одоо бүхийн барилдааны үед одоо хоосны наадмууд хүртэл баг явагдаж шүү дээ. Тэгэхээр одоо Монгол төрийн цом цол автсан энэ бүхчүүд бас энэ хариуцлага ухамсар гэдэг зүйлийг энэ Монгол бүхэд байдаг ёс жудаг гэдэг зүйлийг бас сахиж хамгаалж одоо бас дараагийн үедээ хөдөлгөж өгөх нь чухал болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэ Монгол бүх бол одоо маш олон зуун мянган жилийн түүхтэй. Тэгэхээр энэ цаг үед барилдаж байгаа бүхчүүд бол нэгэн цаг хугацааны л одоо цаг хугацааг битэлцэж байгаа хүмүүс. Тэгэхдээ Монгол үндэсний бүх Монгол наадам гэдэг зүйл бол хэдэн бүхчүүдийн хэдэн уяачдын асуудал биш. Энэ бол Монгол хүн болгоны эрхэмлж явах бид бүгдийн одоо өгдөөцөөс авч үлдсэн одоо өв соёл гэдэг зүйлийг бидний тийм өв хөрөнгөтэй хүн болгон өөр юмсэг өөрийн гэсэн юмда анхаарал татдаг гэрнэ бид бүгдийн Монгол улсын бид бүгдийн хамгийн том нийтээр эзэмшиж байгаа өв хөрөнгө бол яхаарахгүй Монгол соёл, Монгол уламжлал, Монгол зан заншил тэр дундаа Монгол наадам. Тэгэхээр Монгол наадмыг илүү шудраг ойлгомжтой байлгах нь бас чухал. Үндэсний спортын тухай хууль гэж бидэнд одоо батлагдаагүй. Баяр наадмын тухай хуулиар тэр үеэр зохицуулагдаад явагддаг. Үндэсний спортоор хичээлдэг бүхчүүдийн тоо, уяачдын тоо, мороор дамжсан сур хараваа, шагаа харваа гэдэг одоо маш олон хүмүүс одоо энд хичээлж ажил амьдрал одоо бүх олон зүйлээр зарцуулж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг цаашдаа бас хуультай болгож энэ улсын төрийн бодлогод бас үнцгээ оруулж өгөхгүй бол бидний баяр наадмынхаа үеэр л одоо наадам олон зүйлийг эргэж хараад тухайн үедээ бос үедээ мартдаг одоо бас ийм байж болохгүй гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр монголчууд бид бүгд бүхийн тухай допингийн асуудал ярихаар хэдэн бүхчүүдийг л муулаад бүхчүүдээ яадаг тухайн үед нь бүхчүүд нь өөрсдөө хамгаалсан баахан байр суурь явуулдаг. Тэгэхээр энэ үе соёл уламжлал гэдэг зүйл энэ өв хөрөнгө бол яхаарахгүй та бүгдийн хамгийн үнэт зүйл. Тэгэхээр альва үндэстэн, альва улс бол энэ үндэсний гэдэг спортоор дамжиж одоо мандан бадарч дээшлэн дивжих, доройтож унах гэдэг зүйлүүд энэтэй бас холбоотой байд юм болов уу гэж миний хувьд боддог. Тэгэхээр яхаарахгүй Монгол эрх хүнийг загварчилдаг Монгол бүх бол хамгийн шудраг, хамгийн бас одоо тийм сайн зүйлүүд байх хэвээр, сайн хүмүүс байх хэвээр. Тэгэхээр энэ зүйлүүдэд хаана бөхчүүд нь тэр төрөнч тэр маш олон зүйлээсээ зүйтэй хардаг, холыг хардаг байх нь чухал юм бол. Өнөөдөр 1000 мөх барилдуулаад баахан цол чимэг авахаас илүүтэйгээр 10 жилийн дараа, 20 жилийн дараа Монгол бүх хаана очих вэ? Хаана байх вэ? Ямар хөгжил дэвшилтэй байх вэ гэдэг зүйлийг бас бид харж бодох нь бас чухал юм болов гэж бодож байна. Допингийн асуудал